үзэгчтэй Master Lead зочны ярилцлагын болгоо. Master Lead зочны ярилцлагын цаг үзэгч тархтын ярилцлагчтай Master Lead зочны ярилцлагын болгоо үзэгчтэй. Master Lead үзэгч тавтандаа зочны ярилцлагын болонгоо хүргэж байна. За энэ удаагийнхаа дугаараараа бид орчин үеийн шинэлэг технологи болох зургийн халаалтын талаар мэдээлэл хүргэхээр Дэлгэр онон партнерс компани менежер Дэлгэр цогцтой уулзаад байна. Танд юуны өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Иргэдийн хувьд бас халаалтын төхөөрөмжийг хэрэглээд тэр бүр сайн мэддэггүйгээсээ одоо үйлдвэрийн зорилттой халаалтын төхөөрөмжийг аваад гэртээ тавих ч юм уу иймэрхүү зүйлүүд гардаг. Хоёулаа ярилцлагынхаа эхэндээ бас энэ талаарх мэдээллийг бас үзэгчтэй хүргэе гэж бодлоо. За баярлалаа. Маш сайхан сэдвийг хөндөж ярьж байна. Халаалтын төхөөрөмжүүд өөрөө зориултаар маш олон төрөл байгаа. Мэдээж яг үйлдвэрлэлийн зориулттай, үйлчлэгээний зориулттай, ахуйн зориулттай, ахуйн зориулттай дотроо одоо хүүхдийн өрөөний зориулттай, одоо ариун цэврээний өрөөний зориулттай гэх мэт маш олон янз байгаа. Тэгэхээр бид нар энэ олон төрлийн халаалтыг яг зориултын дагуу авч хэрэглэх нь бидний одоо эрүүл мэнд, одоо гэр орны бүрэн бүтэн байдал гэдэг маш олон зүйлд сайнаар нөлөөлнө. Хэрвээ бид нар энэ олон төрлийн халаалтыг буруугаар хэрэглүүл одоо айлгэр гэр байшингаа шатах хүртэл аюултай, тийм ээ? Ийм л зүйл байгаа. Манай улсад ахуйн хэрэглээний халаалтын стандарт гэж байдаг. Энэ стандартыг барилга эрчим хүч чимэлтийн үндэсний төв гэж байгууллага мөрдүүлдэг. Тэгэхээр манай стандарт болохоор бүх төрлийн халаалт гадаргуу дээр 100 градус хүртэл халах шаардлагатай гэж стандарт байж байгаа. Тэгэхээр манайхан 100 градус гэхээр их өндөр халж гэнэ гэж ойлгож байгаа бох. Тэгэхээр яг үнэндээ бол 100 градус бол хавь өрийнхөө ямиг шатаахгүй, хүн очиод хүрэхэд гарыг түлхэхгүй яг ийм хамгийн боломжтой температур байж байгаа. Тэгэхээр манай орны өвлийн улирал өөрөө хасах 25-аас 35-ын хэмжээний хүүтэн ийм агарын дундаж хүүтрэлтэй юм бэ. Тэгэхээр тэр одоо огцом хүүтэнд бол гадаргуу дээр өндөр халж байгаа халаалт гэр байшинг найдвартай халаадаг. Тэгэхээр ахуйн хэрэглээний халаалт бол нэгдүгürt 100 градусаас дээш халж болохгүй. 100 градусаас дээш халчих юм бол одоо үйлдвэрлэлд үйлчлэгээний зориулттай халаалтууд болно. Тэгээд ахуйн хэрэглээний халаалт дотроо манай хэрэглэгч нар цахилгааны чадал буюу киловатт хамгийн багыг олж авах хэрэгтэй. Ер нь иргэдийн хувьд одоо яг хэрэглээндээ зориулаад халаалтынхаа төхөөрөмжийг нь сонгох нь хамгийн зөв гэж ойлгож болох уу? Зөв. Ерөөсөө ганц хамгийн одоо зөв болох юм бол яг л өөрийнхөө хэрэглээнд зориулж л тухайн халаалтаа сонгож авах хэрэгтэй. Жишээ нь манайхан хүүхдийн өрөөг халаахад үлээдэг тэн их сонгож харагдчихэдэг. Үлээдэг халаалт бол яг үнэндээ хүүтэн байгаа тухайн орчныг маш богинохон хугацаанд хэвийн температурт авчрахад үүрэгтэй. Хэвийн температурт авчрангууд тэрийг унтраах хэрэгтэй. Хүүхдийн өрөөнд жишээ нь үлээдэг тэн тавихад хүүхдийн нүдний тордлог их амархан гэмтдэг, улайддаг. Хүүхдийн ам хамар их амархан хатдаг, тийм ээ. Тэгэхээр ахуйн хэрэглээний халаалтанд бол жишээ нь үлээдэг тэн бол хэрэглэгддэг боловч байнга хэрэгжилж болохгүй. Цахилгаан халаалтын төхөөрөмжүүд одоо орчин үед маш одоо шинэлэг болоод байна л та. За жишээлх юм бол одоо энэ танаа бүтээгдэхүүний хувьд эко 6 халаалт гэж явж байгаа тий. Гадаргуун дээр хит хүртэл халах уу? Ер нь одоо хүмүүс маань энэхүү 6 халаалтыг хаана ашиглах боломжтой юм бэ? За 6 халаалт гадаргуу дээр доотлон 70 градус хална гэж 5 жилийн баталгаа өгж байгаа. Тэгэхээр хэрэглэгч хэрглэж байгаад 70 градусаас халаалт гадаргуу дээр халалтан доош халаад байх юм бол шууд шинээр солиулж авна гэж баталгаа өгж байгаа. 6 халаалт дээд нь манай стандартын дагуу 100 градус хүртэл халж байгаа. Тэгэхээр одоо 6 халаалт нь өөрөө юм гоёлын модон арамтай зургуудыг харахад ингээд уул ус шүтэн хайрхнуудын зураг тавьсан ийм халаалтуудыг бол яг ингээ харааны төвшөнд ханада дундчлаад тавина. За энэ тавигдж байгаа халаалтууд ихэвчлэн нэмэлт халаалтаар тавигдана. Нэмэлт гэдэг нь жишээ нь би одоо орон сууцнд амьдардаг манай орон сууцны халаалт их тааруухан байна гэвэл энэ гоёлын модон арамтай халаалтнаас нэгийг аваад халаадаг ч юм уу тий. Эсвэл 6 халаалт нь зөвхөн ханын доод хэсгээр тавигддаг одоо энгийн металл арамтай зураг нь болохоор зүгээр тийм өнгөнүүд, обой, одоо энэ гэрийн хээ гих мэт ийм доогуур тавьж болохоор ийм өнгө дүрстэй халаалтууд байж байгаа. Тэгэхээр энэ доогуур тавьдаг халаалтыг бол гэр байшинд үндсэн халаалтаар хэрэглэнэ. Үндсэн халаалт гэдэг нь жишээ нь одоо манайх байшиндаа засвар хийлээ ч юм уу эсвэл би шинээр байшин барьсан гэж байгаа тохиолдолд ханыхаа доод хэсгээр үндсэн халаалтуудыг байрлуулад гэр байшингаа бүрэн халаана гэсэн.
Зургийн халаалтын одоо цахилгаан зарцуулалт ямар вэ? Оромгийн технологи жишээ нь нэг газараа тасархад нэлгүүтээ халахаа байна. Цахилгаангүйд дамжуулж чадхаа байна. Зургийн халаалтыг хаанаас нь ч тайрсан огтлсон хална. Яагаад гэвэл дотор нь тасарч эвдрэх цахилгааны утас байхгүй. Нэгдүгürt. Хоёрдугаарт яг адилхан талбайг халааж байгааг нь харьцуулаад үзэх юм бол жишээ нь манай хуучин технологийн халаалтууд ихэвчлэн 2 кВт-аар 15-аас 20 м2 талбай халаадаг. Зургийн халаалт 0.7 кВт-аар халаана. 0.7 кВт. Тэгэхээр 0.7 кВт 2 кВт-ийн дунд 1.3 кВт-ийн зөрөө гарна. 1.3 кВт гэдэг бол өнөөдрийн бидэнд мөрдүүлж байгаа цахилгааны тарифаар бол сарда 60-аас 90 мянган төгрөгийн цахилгааны зөрөө гарна гэсэн. Эко зургийн халаалтын хувьд одоо хүний эрүүл мэнд ер нь одоо халаалтын төхөөрөмжүүд хүний эрүүл мэндэд сүргээр нөлөөлдөг ийм зүйлүүд байдаг шүү дээ. Агаарыг хуурайшуулах ч юм уу те. Эко зургийн халаалтын бас давуу талууд нь юу вэ? За, эко зургийн халаалтын давуу тал гэвэл хамгийн нэгдүгürt бусад цахилгаан халаалтуудаас цахилгааны чад бага буюу цахилгааны зарцуулалт үнэхээр 2-оос 3 дахин бага гарна. Хадах чадвар өндөртэй. Баталгаат хугацаанд 5 жил, насжилт нь 50 жил. Тэгээд тайрсан, гэмтээсэн тохиолдолд халах чадвар нь хэвээрээ байдаг. За энэ бол хамгийн том давуу тал нь. За манай компани Хаан банк, Хас банктай 2013 оноос хойш хамтарч ажиллаж байгаа. Хаан Хас банкны лизингүүд байгаа. Иргэд эхлээд хадах өрөөнийхөө хэмжээ, байшингийнхаа хэмжээг сайн тодорхой мэдээд бид нартай уулзахад бид нар тооцоог нь гаргаад өгнө. Ингээ ямар хэмжээтэй хэдэн ширхэг халаалт авах нь тодорхой болсон тохиолдолд нэхэмжлэх бичүүлээд нэхэмжлэхээ Хаан Хас банкны өөрийнхөө дурын салбар дээр авчиж өгөөд эдийн засгчтай нь уулзаад ингээд лизингэд хамрагдах боломжтой байна. Нийслэлийн хэмжээнд одоо хамгийн тулгамддаг асуудал бол мэдээж агаар импорт. Үүнийг бууруулахад бол цахилгаан халаалтын юм төхөөрөмжүүд зөв шийдлээ гэж үздэг. Энэхүү агаарын бохирдлыг бууруулахын тулд хамгийн зүйтэй гарцыг бас та юу гэж хардаг вэ? За, агаарын бохирдлыг бууруулахад бол маш олон төрлийн арга хэмжээг авах шаардлагатай байна. Яагаад гэвэл агаарын бохирдол нь одоо өөрөө ганцхан гэр хорооллын утаанаас болоогүй маш олон зүйлийн хүчин зүйлээс болж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ нийт ингээд хувийг аваад үзэх юм бол гэр хорооллын утаа бол ихэнх хувийг эзэлж байгаа. Тэгэхээр гэр хорооллын айлуудад цахилгааны үнийг хямдруулаад одоо тодорхой лимитд оруулж үнийг нь ингэж тэглэж байгаад цахилгаан халаалтыг хэрэглүүлнэ гэдэг бол яг одоогийн байдлаар бол маш зөв алхам. Гэхдээ манай улс одоо нэгдүгürt энэ цахилгаан их усүрийнхаа нөөц хүчин чадлыг сайжруулах хэрэгтэй. Одоо тэр яриад байгаа том цахилгаан станцуудаа барих, эсвэл одоо энэ сэргийгдэх эрчим хүчний их усүрүүдийг маш их хэмжээгээр бий болгох хэрэгтэй. Цахилгаан эрчим хүчний үүсвэр маш сайтай байгаа тохиолдолд хэрэглэгч ямар халаалтаа, ямар цахилгаан халаалтаа хаанаас худалдаж авах нь тэр бол хэрэглэгчийн өөрийн эрхийн асуудал болох байна. Тэгэхээр нэгдүгürt яг миний хувь хүний бодол бол манай улс цахилгаан их усүрийнхаа хүчин чадлыг л сайжруулах нь хамгийн ихний асуудал. За, мэдээлэл хүргэсэн танд маш их баярлалаа. Бидний ярилцах хугацаас үгээр дуусж байна. Цаашдын ажилд амжилт хүсье. Мастлиз үзэгч та бүхэндээ эко зургийн халаалтын төхөөрөмж болоод халаалтын төхөөрөмжийн хэрэглээний талаарх мэдээллийг Дэлгэр онлайн партнерс компани менежер Дэлгэр цогцтой ярилцаж үзэгч та бүхэндээ хүргэлээ. Дараагийн дугаараар ив болцлоо баяртай үзэгчтэй. Секцийн үзэгчтэй Мастлиз зочны ярилцсан байна. Мастлиз зочны ярилцлагын цаг үзэгч та бүхэндээ Секцийн үзэгчтэй Мастлиз зочны ярилцсан байна.